Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Дэлхийд өрсөлдөх Монгол урьдтай өрсөлдөх чадварын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр манай хүндэт зочноор судлаач Пүрэв Дөржгөө ирсэн байгаа. Ингээд хүрэлцээрсэн танд баярлалаа. Юуны та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Би яг одоо эрдэм шинжилгээний ажилтан судлаач хүн. Тэгээд сүүлийн хэдэн жилд бол ерөнхийдөө эрчим хүчний салбарын одоо хөгжил дэвшил тийм үү? За мөн энэ сэргээгт эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр л тоглолтол ажилласан. За тийм. Үндсэн мэргэжилтийн сургууль миний мэргэжил бол одоо дулаан инженер. Тийм. Эмэл одоо ерөнхийдөө бол эрчим хүчний салбар шинжилгээ ухааны байгууллагууд л ажилласан юм л судлаач л. За судалгааны л ажил хийж л байна л да ерөнхийдөө бол. За манай нэвтрүүлгийн гол зорилго бол энэ өрсөлдөх чадварын судалгаа гаргах юм байна. Тэгээд Монгол улс дэлхийдээ одоо яаж өрсөлдөж байна? Манай аймаг дүүргүүд өөр хоорондоо яаж өрсөлдөж байна гэдэг ийм судалгаа гаргадаг. Тэгээд одоо аль алин дээр нь манайхыг асар их хойшин татаад байгаа нэг үзүүлэлт байгаа. Тийм учраас таны ингээд урьж авчирсан юм л да. Нэг нь болохоор энэ цахилгаан эрчим хүчний одоо өрсөлдөх чадвар гэх юм уу да. Бид нар чинь энэ салбараараа дэлхийдээ өрсөлдөж байна. Хэдий шууд өрсөлдөхгүй ч гэсэн одоо нэг хүнд оногдох цахилгааны хэрэглээ, цахилгаанаа хэр одоо хямд үйлдвэрлэж чадчихээн, хэр үр ашигтай үйлдвэрлэж чадчихээн, хангамж хэр байна гэдэг ийм хөө үзүүлэлтүүдээр хэмждэг. Манайх бол ингээд эдгээр үзүүлэлтээр бол дэлхийд дээр бол энэ харьцуулж байгаа орнууд төр хамгийн сүүлд яваад байгаа. Дээр ингээд дөрвүүдийг аймагуудыг харьцуулаад үзэхээр яг хотын төвийн дөрвүүд нь харьцангуй гайгүй. Аймагуд захын дөрвүүд рүү болохоор нөгөө тог тасрах гэж манайх хэлдэг. Тэр маш ихтэй. Ингээд бас өөр хоорондоо ялгаатай болчиход байгаа юм л да. Тэгээд энэний учрыг бас ингээд үзэгчдэд тайлбарлаж өгнө үү? Таны мэргэжлийн судлаачийн хувьд, хувь хүнийхээ хувьд байр суурь илэрхийлээч. Тэгэхээр Монгол улсын эрчим хүчний салбар гэдэг бол одоо сая 560 мянган км квадрат албай дээр 3 сая гарan одоо бараг 4 сая хүний эрчим хүчээр хангах үүргийг одоо энэ төвийн бүсийн эрчим хүчний систем, баруун бүсийн эрчим хүчний систем, дорн төсийн эрчим хүчний систем гэдэг ингээд энэ одоо хэдэн дулааны цахилгаан станц, за дээрээс нэмээд одоо салхин цахилгаан станц, нарны цахилгаан станцууд ингээд эрчим хүчээр ханган ажиллаж байгаа. За энэ дээр бол саяын гэлдэг одоо өөрийн чинь хэлж байгаа бэрхшээлүүд бол байгаа. За энэнийг бол бэрхшээл нь юу вэ гэхээр бол Монгол улсын эрчим хүчний салбар бол эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна. За тэрний үүнээсээ хүчин чадал мотоо гэсэн үг. Нэг өсөндөө бол Монгол улсын хэрэглээнээсээ эрчим хүч үйлдвэрлэх чадал нь бол одоо станцын хүчин чадал нь бол хүрэхгүй байгаамаа гэж. Энэ нь бол станцын муудаа биш ээ. Энийг тодорхой зорилготойгоор хөгжүүлээд одоо нийт одоо эрчим хүчний хэрэглээний чадлынхаа 20-40% илүү байж ах хэмжээнд Монгол улсын эрчим хүчний салбарын одоо станцуудыг барьж байгуулж ингэж хөгжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ нь хангагдаагүй, хийж чадаагүй явсаар байгаад өнөөдөр бол энэ чадлын дутагдалд орсон. Энэ чадлын дутагдалд орсонтой уялдаатаагаар бол Оросын холбооны улс болон дахиадтаас эрчим хүчийг экспортлж аваад импортлж аваад ингээд одоо эрчим хүчнийхээ хангамжийг л одоо хангаж байгаа. За ингээд явхтээ сүүлийн 1-2 жилд бол бүр одоо чадлын дутагдалд ороод зарим үед бол хязгаарлалт хийжсэнийг бол манай нийт үзэгчид мэдэж байгаа. За гэхдээ эрчим хүчний салбар бол ийм чадлын дутагдалд байгаа хэдий ч гэсэн одоо манай эрчим хүчний салбарын олон зуун одоо ажилтнууд олон станцууд өөрөнгөө нөөц болдог ашиглаад бол хэвийн хангасаар байгаа гэдгийг бол би энэ дээр бахархалтайгаар хэлж чаднаа гэж. За нэгэн чадлын дутагдалд орсон байгаа учраас бол энд бол олон бэрхшээлүүд тулж байгаа. За эрчим хүчний сая өөрөө одоо олон улсын төвшөнд их доогуур орж гинэ гэж ингэж ярьж байна л да. Тэгэхээр эрчим хүчний салбар бол олон улсын ангиллаар бол бас
өөрийн одоо шалгадаг одоо үнэлдэг юмнууд байх юм байна л да. Тэр салбарын хэмжээ байгаа. тий. За энэ нь бол нэгдүгээрт бол эрчим хүчний аюулгүй байдал нь юу одоо хэр зэрэг хангаж байгаа юм. За эрчим хүчний эдийн засгийн байдал нь хэр зэрэг байдгийг. За мөн одоо эрчим хүчний хүртээж хангамж одоо нийт хэрэглэгчид хэр зэрэг хүрж байдгийг бэ гэсэн ийм үзүүлэлтүүдээр бол хэмждэг л дээ. Гэтэл Монгол улс бол энэ үзүүлэлтүүдээр аваад үзэхдээ бол 99 одоо нэг 100 орноос сүүлийн одоо 70 хэд рүү ороод сүүлийн 25 руу орчиж байгаа. Тэгэхээр аль ч зүүр хэмжүүрээр хэмжлээ гэсэн энэ бол олон улсын түвшнээс бол Монгол улсын эрчим хүчний салбар бол хоцрогдож байна гэж. За үүний шалтгаан юунд байна вэ гэхээр миний л түрүүний хэлсэн Монгол улсын эрчим хүчний одоо чадлын дутагдлаас холбоотой. За мөн одоо яг хуу энэтэй холбоотойгоор төр засгаас бол энэ хэрэглэгчдийн одоо үн тарифыг тийм үү тодорхой хэмжээгээр одоо багаар бариулдаг тийм үү одоо зохицуулах гэж оролддог ийм байгаа гэж. Тэгэхээр эрчим хүчний салбар бол өөрөө одоо баг татаас авдаггүй ийм салбар. Хүмүүс бол татаас авж ийн гэж яриад байдаг. Одоо энэ цөөхөн хэдэн одоо жижигхэн усалаа урын 100 муу нэг тиймэрхүү одоо хөдөөгийн эрчим хүчний хангамж авсан 3 4 дугаар цахилгаан станцын татаас авдаг. Татаас авахгүй. Нэгч татаас авахгүй шүү дээ. Тэгээд одоохоо өөрөө хэлбэл ийм юм болж байгаа байхгүй. Эрчим хүчний би нэг л жишээ хэлье гэж бодож байна л да. Эрчим хүчний үн тариф бол өөрийнхөө өртөгд хүрсэн байх хэмжээнд байжээ сая одоо бид бас өрсөлдөөний тухай ярих гэж байгаа учраас тийм үү. Эрчим хүчний үйлдвэр хэрэглээ гэдэг бол онлын хувьд бол үн тариф за хэрэглээтэйгээ огтлсон нэгэн тийм оновчтой шугамыг огтлсон байжээ сая тэр улсуур дээр л үн тариф зохицуулагдаж байгаа хэвээр. Эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаж байгаа хэвээр. Гэтэл эрчим хүчний салбарын тэр одоо нийлүүлэлт нь бол банк үйлдвэр тасралтгүй үйлдвэрлэл явж байгаа нийлүүлж явждаг. За үн тариф нь нөгөөдгөөсөө доогуур байдаг байгаа учраас одоо энэ бол бас л тэр эдийн засгийн гажуудалд ороод одоо тэр эрчим хүчний салбарыг найдвартай ажиллагааг хангах тийм одоо нөхцөл байдлуудыг нь бол алдагдуулаад байгаа байхгүй юу. Тэгвэл эрчим хүчний салбар бол хэдийгээр үн тарифын одоо бага байж байгаа алдагдaltaй ажиллаж байгаа мэд харагдавч тэр нь бол цаагаараа яаж юутай үйлдвэр хэрэглээ шууд явдаг учраас улс орны одоо эдийн засагт одоо хэрэглэгчид ард иргэдэд үйлдвэрүүдэд бол нэгсэн доо эрчим хүчний салбараас бараг татаас өгж ийн гэж ойлгож байна. Яагаад гэвэл хангацглаа хямд үнэтэй эрчим хүчээр хангацглаа тэр хүндэл ашиг нь боон уухаас ч эрчим хүчний салбарт ашиг нь боохгүй ийм л одоо төвшөнд байна л да. Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэрэг өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурч байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны хариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. Эндээс би дахиад нэг ингээд тоо баримт хэлэхэд энэ эрчим хүчний хангамж хүртээмж өөр өгөөжөр хамгийн сайн Сингапур байдаг шүү. Одоо 10 оноо авахаас 9 оноо 8 оноо аваад манайх болохоор нэг 200-ны 2.7 2.8 гэдэг маш бага оноо аваад байгаа юм л да. Тэгээд тэгсэн мөртлөө эцсийн хэрэглээ талтай болохоор манайх их бага байгаа. Нэг хүнд оногдох эрчим хүчний нийт хэрэглээгээр манайх одоо 0.84 гээд сая тонн газрын төсөөр дүүцүүлсэн. Тэгээ эндээс ингээд нэг зүү тогтол ажиглагдаад байгаа юм. Нэг Монгол хүний хэрэглэж байгаа захиргааны хэмжээ дэлхийд дээр бол бусад улс үндэстнүүдтэй харьцуулахад их бага байна. Тэр захиргаан хэрэглэж чадж байгаа одоо улсуудын өрсөлдөх чадвар, баян чинэлэг байдал ингээд хамаагүй өндөр байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэнд тог үнэтэй байгаа юм л да. Одоо манайхаас хамаагүй өндөр өртөгтэй. Энд ингээд өртгийг ингээд харж байгаа юм. Орос, Казахстан бол хамгийн бага өртгөр үйлдвэрлэж чадчихна. Магадгүй одоо усан цахилгаан станцтай холбоотой юм мэдгүй. Манайх бол маш өндөр өртгөр үйлдвэрлээд тэрийг одоо сая таны хэлснээр ингээд хямдруулах гэж оролдоод байна л да. Тэгсэн мөртлөө одоо хямд юм шиг мөртлөө нэг хүнд оногдох хэрэглээ нь бага ингээд нэг юм логикгүй юм болчиход байна л да. Эрчим хүчийг бол хуримтлуул
бараг болдгоо. За яг хөө сүүлийн үед бол эрчим хүчний нөөцлүүргээд одоо батарейнууд гарч ирж байна тийм ээ. Энэ бол маш багаахан хэмжээнийг эзэлж байгаа. За энэ үнийг бол зөвхөн тохируулгын журмаар л өнөөдөр Монгол улс ашиглаж эхэлж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл хэрэглээ хоёр зэрэг явдгаа гэдгийг бол манай одоо хэрэглэгчид за мөн одоо энэ чиглэлээр судалгаа хийдэг одоо мэрэгжлийн бас болон одоо энэ улс төрчид бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгэнт үйлдвэрлээд явж байгаа учраас бол саяын одоо хэлж байгаа тэр одоо нэг хүн ноогдох эрчим хүчний одоо хэрэглээгээрээ бол Монгол улс бол бага байж болно. Тэгэхдээ тэр нь бол одоо хөгжсөн гэж байгаа. Аж үйлдвэр хөгжиж гисэн. Аж үйлдвэрт маш их хэмжээний юм зарцуулдаг. Тийм үү? Бүх одоо бараг эрчим хүч айлын хэрэгцээ халаалтаа ч гэдэг юм уу бүх зүйлээ цахилгаанаар хэрэглэдэг оромтой жишгэд бол одоо мэдээж хэрэг баг гардах нь ойлгомжтой. Тэгэхдээ өнөөдөр Монгол улсын одоо энэ юм би бол юу гэж ойлгож байна вэ гэхээр гэр хорооллын одоо айл өрхөөс бусд нь бол эрчим хүч цахилгаан эрчим хүчний хангамжийн хувьд бол өөрөнхөө хүссэн хэрэглээг аваад тэр хүн өөрөнхөө боломжит хэрэглээнийх хэмжээг аваад явж гэнэ гэж ойлгож байгаа. Тэрнээс илүү ах болцоогүй. Тухайн дэлхий дээр 10 кВт нэг хүнд одоо хоногт ноогддог байна гэх юм бол би тэр үнтэй адилхан болоод 10-ыг авах болцоо. Тэр хүнд хэрэглээ байхгүй бол 5-ыг л авна тий. Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт. Энэ бол одоо хөгжил өндөр нам тийм үйлдвэрлэл хөгжсөн одоо ямар зүйлээсээ л одоо нэг хүн ноогдох цахилгаан эрчим хүчний хэмжээтэй байгаа гэж. За манайх бол яаж ийм үхтэр одоо энэ Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотойгоор бол энэ гэр хорооллын одоо айл эрхийг цахилгаанаар халаагаад ингэх юм бол утаа багснаа. Тэгэхээр нэг тэр гэр хорооллын айлын хэрэглээ бол цахилгаан нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр сая тэр чадлын дутагдлаас болоод мөн үү? Бас одоо энийг бол шийдэж чадахгүй одоо баг шиг хэмжээгээр хэрэглүүлж штэ. Ер нь бол бүх айлыг шилжүүлж чадахгүй. Тэрний оронд нүүрс үгүй, тийм ээ, хий үгүй, одоо брикет шахмал төлмөс үгүй гэл ингээл явж штэ. Дулааны ямар ч ингээд нэг ингээд мини гэдэг лөө те. Тухайн локалны шийдэх гэдэг нь л гэж би ойлгоод байна л да. Гэр дотроо дулаанаа шийдэх. Гэр дотроо дулаанаа шийдэх. Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн, нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэрэг өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл ухарч байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны хариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. Эрс тис хүүдэн уур амьсгалтай ийм одоо Азийн одоо хамгийн тийм хатуу ширүү уур амьсгалтай орон гэж. Ийм учраас бол энэ Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт гэдэг тийм ээ Доромт гэдэг энэ юун дээр бол дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг одоо дулааны цахилгаан станцуудыг барьсан. За энэ цахилгаан станцууд бол цахилгаан гаргахын зэрэгцээ дулаан гаргаад энэ хотын дулаан хангамжийг бол төвлөрсөн дулаан хангамжийг бол сайн хангаж байгаа. Энэний хажуугаар одоо энэ аймгийн төвүүд одоо Налайх ч гэдэг юм уу, Багнуур ч гэдэг юм те. Ийм хотуудад бол одоо 100 төвлөрсөн халаалтын зуух ажиллаж байгаа шүү дээ. Тэр зуухнууд бол бас өөр ашигтай ажиллаж чадахгүй. Тэр зуухнууд бол саяхан хэлж байгаа зарим байдлаар татаас өг маягаар л ингэж ажиллаж шүү дээ. Татаас өгч байгаа. Түүнээс Улаанбаатар хотод бол юм уу төвлөрсөн дулаан хангамжинд бол татаас өгч байгаа юм байхгүй. Зайл явж байгаа. Тэгээ яг хуу ингээд нэгэнт үйлдвэрлээд түлшээ шатаагаад ингээ гаргацсан учраас үнийг нь одоо багшааг барьчих дээр тэр нь бол тухайн үйлдвэрд алдагдал мэт харагдж байгаа боловч бит хоёрын одоо төлөх мөнгө нь бол багасаад бит хоёрд бол нэгэсэндээ дэмжлэг болоо явж штэ. Нэгэсэндээ эрчим хүчний салбар бол бусад улс ордын аж ахуйн салбарыг одоо бас зарим маягаар бол одоо тэтгэж ийн гэсэн үг байхгүй юу те. Гэхдээ яг хоо эдийн засгт бол үн гэж одоо хугдах гэх юм уу да тий. Одоо нэр томьёо чинь юу гэлдэг вэ гэхээр тэр цаана байгаа нөөц юм уу бүтээгдэхүүн үйлчлэгээ хэр ховор хомс байна уу гэдгийг л илэрхийлдэг байхгүй. Хэрвээ тэр ховор хомс байх юм бол үн өндөр байна. Тэгээд үн өндөр болохоор уг ингээд нийлүүлэгчнэр нэмж орж ирж байгаа юм. Илүү их ингээд ашиг олохын тулд олон цахилгаан станц баригддаг ч юм уу. Тэгээд тэдний хооронд өрсөлдөөн явахаар ямар давуу тал бий болдог гэхээр
нөгөө эрчим хүчний аюулгүй байдал хангамжчин сайжраа явчихна. Дээр нь үн доктортой болдог. Ягаад гэвэл ингээ хоёулаа өрсөлддөг цахилгаан станц бай гэж бодъё л доо. Та өнөө өсөх юм бол нөгөө хэрэглэгч чинь танаас авахгүй надаас авахгүй. Тэгэхээр хоёулаа хөрөнгө оруулалтаа чамбаа хийн, зардлаа бууруулна. Ингээд нийт цаад утгаараа тэр нийгэмд байгаа нүүрч гэдэг юм, ус гэдэг юм одоо юу тог уур үйлдвэрлэхийн тулд асар их ус ашиглаж байгаа шүү дээ бид нар нүүрс ашиглаж байна. Тэр юм чинь ингээ хэмнэгдээд явчихдаг байхгүй. Тэгэхээр яг миний асуух гэдэг нь яг ихэнх хүмүүс таалагдахгүй гэж магадгүй. Ингээ үн зоригтой чөлөөлчвөл нэг хэсэгтээ төр зүр хүндрэх баг. Гэхдээ урт хугацаанд нөгөө энэ зах зээлийн чи аюулгүй байдалд одоо хэрэгтэй шүү. Хойж үед Тэгтэр ийм багмаа. Одоо манай эрчим хүчний салбарыг болвол одоо үн терапиг чөлөөлнө гэж ингэж одоо маш олон хүн ярьдаг. Үнд өөрөө ч тэгж ярьж байна. Тэгтэр яадгүй гэхдээ тэгтэр ер нь бол ингэдэг. Энэ дэлхий дээр нодны биеийн судалгаа хийж явахад энэ дэлхий дээр бол энэ төрийн авч явж явах ёстой сонголтгүй давмгай байдал гэж юм байт юм байна. Сонголтгүй байдлаас үүсдэг давмгай байдал гэж. За манай одоо юуны өрсөлдөөний тухай хуулийн дээр хүртэл бичсэн байлээ. Тэрүүнийг манайх бол эрчим хүчний салбар нэг монополдод байна энэ төргээд нэг тийм монопол гэж гадаад муухай үгээр хэлээд эрчим хүчний салбар монополдож байгаа юм биш. Сонголтгүй давмгай байдал байгаа учраас зүү ёсны одоо монопол юу зүү ёсны давмгай байдал гэж хэлэх ёстой юм билий. Ер нь бол монгол үгээр яах юм бол тэгээд тэр зүү ёсны давмгай байдалтай зөндөө олон юм салбар байдаг юм байна л да. Шуудан, цахилгаан холбоо, төмөр зам, цэвэр бохир ус, тийм үү? Агаарын тээвэр ингээ янз янз юм салбарууд байдаг. Тэгэхээр энүүнийг бол төр өөрөө зохицуулж авч явдаг юм байна. Тэгэхээр одоо өөрөө надад бол өрсөлдөөний тухай ярих гэсэн учраас энэ Монгол улс бол тэр одоо зам ёсоор бол өрсөлдөөнд ороход бол эрчим хүчний салбарынхан бол зүйтэй л гэж үздэг. Гэхдээ өнөөдөр тэр өрсөлдөөнд орохын тулд саяын дээр хэлж байгаа эрчим хүчний аюулгүй байдал, тэгш байдал, эдийн засгийн үргэлжтэй байдал нь хангагдсан тэр одоо эрчим хүчний гурвалсан зангилааны нөхцлүүд саяын өөрийн хэлсэн одоо өндөр хөгжилтэй орнуудын төвшөнд ойртсон тэр нэг хангагдсан үед бол магадгүй тэр өрсөлдөөн одоо байж болох байхаа гэж. За тэгэхээр одоо юу гэж нөхдөр би энэ дээр юу гэж нөхдөр энэ хамгийн гол нь энэний хийн тулд бол Монгол улс бол цахилгаан эрчим хүчний гэж өөрөө ярьсан учраас цахилгаан эрчим хүчний суурь дээр дүцийг бий болгох хэрэгтэй байна. Энэ суурь дээр дүц гэдэг нь бол одоо олон жил манай эрчим хүчний салбарынхны одоо хөгжлийн төлөвлөгөөнд зурсан одоо Улаанбаатар Улаастан одоо 500 кВт 400 кВт-ийн шугам тэгээ хоошоо одоо Улаанбаатараас чойгосон Улаастагаас цаашаа ховд ч гэдэг юм одоо ус хүртэл татах өндөр хүчлийн одоо тийм том магистрал гэж ярьдаг тийм гол шугамнуудыг байгуулах хэрэгтэй. Байгуулж захиалан дамжуулах шугамыг барих хэрэгтэй. Ингээ барьцны дараа бол саяын гэлж байгаа энэ тэнд цахилгаан станцууд баригдаад мөн үү? Тэгээд одоо эхлээд сүлжээгээ байгуулад тэгээд тэрүүний дээр одоо өөрөө хэлбэл тэр станцууд сүлжээг байгуулахаар одоо улсын төсөвт мөнгө байгаа юм болов уу? Улсын төсөвт мөнгө байгаа юм. Одоо манайх бол ингэдэг. Мөнгө байхгүй л гэдэг. Харин тийм. Мөнгө байхгүй гэдэг. Тэгэхээр улс хариуцдаг юмыг улс л концессор юм уу хувийнханд өгч болдгоо юм уу? Та нар энийг бариа. Тэгээд тэр дамжуулсан цахилгаанаас за одоо ингэж байгаа юм. Чи концесс гэдэг энэ одоо би бол энэ гадаад үгийг бол маш их сэргүүцдэг. Концесслэг, реформлэг, инновацлэг энийг хүн ойлгохгүй. Тэгэхээр Монголд бол хоёр талын хөрөнгө оруулалтын юм явсан байхгүй. Нэгдүгээр бол энэ том дулааны цахилгаан станцуудыг саяын энэ шиг концессор барья гэж. Одоо нэгсэндээ гадныхнаар одоо чи барьчих гэдэг юм. Тэр нь одоо хүртэл хэрэгжих. Тийм учраас концесс гэдэг нь Монгол улсад хэрэгжих болцоо. Яг бол үнийн барьчаад байгаа учраас ашиггүй болчихдог. Одоо тийм ашиггүй болчих. Хөрөнгө оруулалтын хүч идэхгүй болчихдог. Тэр байгалийн төрөөс барьж явах ёстой зүй ёсны монопол юм дээр зах зээл орж ирдгүүл юм байна л да. Зах зээл тэнд үйлчлэх болцоо юм. Одоо ямар шийдэл вэ? Одоо ингээл агшаал, улам хатангаршаал. Одоо энэ 3 4 2 зогсоход тэгэл дуусах юм шиг. Хатангарч байгаа биш. Энүүнийг ойлгоод саяын тэр хэлдэг концесс, гинүүр, форм, гинүү гадны гой үгээр биш. Зөв үгээр нь
орчуулад тийм үү Монгол энэ суур дэд бүтцийг бүрдүүлээд энэ ийм зайлшгүй одоо тэр байгалийн жигнүү тийм үү зүй ёсны энэ одоо давмгай байдлыг нь эрчим хүчний салбарт ойлгоод тэг ойлгосны дараа бол энэ дээр бол Монгол улсад мөнгө байхгүй байгаа. Нэг цахилгаан станцыг барихад бол шүү дээ. Ойролцоогоор бол 5-аас одоо нэг 10 жилийн дотор өртгөө нөхчгөр болцоод байдаг. Гэтэл гадныхан бол тэр станцыг бол одоо барьчих дээр одоо өнөөдөр ийм л дүр төрхтэй байж штэ. Бөөрөлжүүдийн цахилгаан станц баригдсан нэ. Энэ 9.8 центээр зарж байгаа. 344 төгрөгөөр одоо шүлжиж нийлж. Дөрөвдүгээр цахилгаан станц өнөөдөр 144 төгрөгөөр цахилгаанаа нийлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тийм 200 төгрөгийн зэрэг шүү дээ. Тэгэхээр сая одоо ерөнхий сайд очиод дөрөвдүгээр цахилгаан станц дээр та нар алдагдaltaй ажиллаж ийн болохгүй байна гэдэг чинь бол тэрнийг ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингэдэг юм байна л да. Ер нь бол гадны хөрөнгө оруулалт гэдэг бол хэрэгтэй газараа хэрэгтэй байдаг байж магадгүй. Жаахан юм сулраад ирэхдээ гадны хөрөнгө оруулалт ашиг олгосон нөхдүүд бол одоо саяын тэргээр үн тарифыг батлуулчаад одоо мянган одоо саяын интернет одоо мэдээлэлээр гарч байгаад бол бөөрөлжүүдийн цахилгаан станц бол тэрэн киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгээд саяын тэр мөнгөөрөө тэр компани ашиг олж байна. Гэтэл дөрөвдүгээр цахилгаан станц бол засвараа хийж чадахгүй сууж байна шүү дээ. Тэгэхээр ийм юмн дээр өрсөлдөөн үүсгэнэ гэдэг бол одоо хэцүү. Хэрвээ өрсөлдөөн үүсгэж байгаа бол дөрөвдүгээр цахилгаан станцыг 10.8 центр оруул. Тийм одоо өртгөө нөхцөл үзээрээ ядаа 5 центр. Ингэж болдог. Гэтэл эн чинь нөгөө хараа тэрнийг хэрвээ тэгчих юм бол энэ нөгөө одоо улс ардын аж ахуй үйлдвэрүүдэд бидний цахилгаан дулааны нөгөө л одоо карманаас чинь төлж чадгаа байлаад бүр дампуурсан юмар болох гэж шүү дээ. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээлд ойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Би нэг ийм ойлголттой байгаа гэсэн байхгүй. Одоо энэ 3 дугаар цахилгаан станц бол улсын төсвөөс хэмжээний татаас авд юм байна гэж би ойлгодог байсан. Тэгээд цахилгаан станцууд маань ингээ хоёр эзэнтэй нэг зарц олчлоо шүү дээ. Нэг нь эцсээр хэлэгч айл өрхөө одоо үйлдвэрүүд одоо тогийн хөдөлж явдаг тийм ээ. Нөгөөх нь яам, эрчим хүчний яам. Ингээ хоёр эзэнтэй болчихж байгаа байхгүй. Тэгээд үйлдвэрийн дарга болохоор ажлын байраа одоо нөгөө яамны төлөөлөл ажиллана шүү дээ. Ингээд улс төрийн шийдвэрүүд дагаа явчихдаг юм байна. Гэтэл хэрэглэгч нь тэнд ингээд байгаад байдаг. Ингээд энэ хариуцлагын ч юм уу яг хэний өмнө хариуцлах хүлээ гэдэг нь тодорхойгүй байд юм гэж би ойлгож ирсэн байхгүй. Одоо ингэж байгаа маа. Үйлдвэрлэл хэрэглээ зэрэг явдаг учраас хэрэглэгч бол одоо уг нь хаан байх ёстой шүү. Хүссэн юм авч байгаа. Хаан байгаа. Одоогийн төвшөнд хаан байгаа. Чи миний цахилгааныг тасалж болохгүйгээд л одоо ачааллын одоо бүрэн хэмжээгээр нь одоо дөрөвдүгээр станц зогсохгүйгээр ажиллаад мөн үү дээрээс нь Оросоос аваад Хятадаас ч юм аваад ингээд хэрэглэгч бол хаан гэлбэрээр байгаа. Мөн үү яг нэг баг шиг одоо дутагдал байгаа л баг гэж. За хоёр яам болвол энэнийг бол уг нь зохицуулж явах ёстой. Зохицуулж явах ёстой. Тэгэхдээ өнөөдөр бол манай эрчим хүчний салбарын компаниудад бол нэг ийм одоо компаниар нь ажилладаг одоо компани засаглалыг сайжруулмаар байна. 3 дугаар цахилгаан станцыг одоо сая ерөнхий сайд энэ төр ярьж байгаагаар бол хувьцаат компани болгоё. Зах зээл одоо олон нийтийн болгоё гэдэг ингэ ярьж байна. Хэрвээ 3 дугаар цахилгаан станц дээр хийж бий болох байхаа гэж бодож байгаа дотроо. Тэгэхдээ 51%-ийг нь одоо олон нийтийн болгох хэрэгтэй. Дор хаяж. 49%-ийг нь авна. Хэрвээ төрдөө ч юм одоо яам байж иж болно. Ямар нэг юмар төр гэдэг бол нэгсэн одоо олон нийтийн юм юу гэдэг юм бэ одоо бас нэг засгийн газрын мэдлийн маягтай байж иж болно. Тэгэхгүйгээр одоо ухаан засаг одоо энэ 51% өгчүүл балардсан болчих واخ. Тийм үү? 49%-ийг зах зээл дээр гаргая.
51% нь одоо төр эзэмшээ гэх юм бол энэ бол хэн ч орж ирэхгүй шалдамын юм бол гэж л ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ үнийг компани засаглалыг сайжруулахад бол маш амархан. Уг нь бол одоо яагаад энэ чинь ойлгомжтой шүү дээ. Олон эзэнтэй байдаг. Энэ чинь одоо нэг засаг солигдоод энэ үйлдвэрүүдийн даргаыг одоо жинхэнэ даргаыг нь бол одоо дотроос нь мэрэгжлийн тийм үү? Одоо нөө шатарааж агсан ийм хүмүүсийг сонгуул ингээд ажиллуулах юм. Уулуурхаан салбарын төрийн хэмжээний компаниуд нэг зовлон байдаг байхгүй. Маш олон эзэнтэй, маш олон хуулиар явдаг. Нэг хуулинд нийцүүлэхээр нөгөө хуулийг зөрчих гээд байдаг. Нэг эзнийхээ дургуг нүрчих нөгөө эзэн ингээд дурыг хүрчих гээд байдаг. Тэр нэг ийм засгийн газрын хэрэглэх газар удирдах байгаа. Эрдэнэс Монгол удирдах байгаа. Төрийн хэмжээний бодлого зохицуулах газар удирдах байгаа. Уулуурхаан яам. За тэ хаяа их хурл ингээд 5 эзэнтэй болчихдог байхгүй. Уулуурхаан салбарын зарим төрийн хэмжээний компани маш ингээд төвөгтэй байдаг гэж байна. Танаа эрчим хүчний салбарт төрийн хэмжээний компаниуд дээр ийм бэрхшээл үүсдэг. Одоо ингээд олон эзэнтэй болсон. Ер нь бол ингэж байгаа. Одоо Эрчим Монгол гэдээ байгуулагдчихлаа шүү дээ. За яг тэр Эрчим Монголын талаараа ойлгохгүй. Тэр ер нь Эрчим Монгол хэрэггүй ч байж байгаа. Одоо Эрдэнэс Монгол шиг юм шиг. Шалдимий Эрчим Монгол бол одоо өөр ер нь байхгүй. Эрдэнэс Монголчин door оюутлогоо, тавнлогоо, багнуур шивээ аваа гэх юм. Хариуцсан юм шиг. Энэ чинь одоо энэ юм зураг хараадах юм. Энэ Монгол улсын эрчим хүчний салбарын бүтцийг би нэг зурж үзсэн байхгүй юу. Тэгэхээр энэ одоо юу яаж байгаа юм л та? Эрчим хүчний салбарыг удирдах хоёрхан компани байна. Уг нь. Нэг нь бол одоо энэ диспетчерийн үндэсний төв гэж. Диспетчерийн үндэсний төв гэдэг одоо нэртэй. Одоо энэ тийм компани байна. Энэ компани бол техникийн талаас удирдана. Энэ цахилгаан түгээж гинүү те. Цахилгаан түгээх одоо цахилгаан станцаас гаргаад хэдин хэмжээний цахилгаан өдөр хэрэгтэй саяын л одоо тэр хааш нь ямар цахилгаан явуулах вэ? Станцуудыг хооронд нь яаж ачаал хуваарлах юм бэ гэхэд энийг зохицуулж байгаа нь газар. Одоо под станц гэдэг үү? Уу энэ зүгээр ерөөсөө диспетчерлэг зүг одоо автовазын диспетчер шиг аль жолоочиг хааш нь явуулах уу зохицуулж яддаг газар байхгүй. Гэхдээ энэ бол өөрөө техникийн нарийн удирдлага зохицуулж яддаг юм компани. Дараагийнх нь бол эрчим хүчний зохицуулахроо гэдэг нөгөө саяын үнийн эдийн засгийн талаарх нь удирддаг компани. Одоо ухаан тэр үн тариф чинь бол 4-р цахилгаан станцыг 144-өөр тэр бөөрөлжүүдийг 344-өөр тогтоож газар чинь санаад байна. Энэ болохоор эдийн засгийн үнийн зохицуулаад нөгөөх нь технологи, техникийн технологи. Тэгээ сая би тэр үсэлт ингэж тусдан байлгаж болд юм уу? Чи одоо салшгүй болд юм аа. Энэ бол тэр 2001 оны хуулиар одоо ийм болоод энэ салгаад энэ бол одоо бүр жигдэрсэн компаниуд байгаа байхгүй юу? За тэгэхээр эрчим хүчний зохицуулахаар өнөөдөр үн тарифыг нь батлах гэтэл их байн засаг оролцоол барайл ингээл одоо зовлон учруулаад ингээл байгаа байхгүй да. Нэг л ийм зовлон байна. Түүнээс эрчим хүчний салбар болвол өөрөө энэний одоо нүүрсийн тээвэрлж авахаас бусд нь бол маш богино хугацаанд цахилгаан бол 300 км/сек-ийн хурдтайгаар тааж байгаа шүү дээ. Тийм юмыг одоо шугамыг барьсан байвал тэгэл ерөөсөө үгээ явчихна. Тэгээ нэг хөдөлтөн авагтай загварлуу оруулчихсан гэдэг. Секундэд одоо нэг гайл тоолж хооронд 300 км явчихдаг байх юм. 300 мянган км. 300 км юм уу? Цахилгаан чинь тардаг шүү дээ. Би тэр нэхшээ явчихлаа. Тэгэхээр тэнд бол ерөөсөө энэ зовлон байхгүй. Ганцхан одоо нэг тогны алдагдал малдагдал нь хэвээр тэр байд юм уу ер нь? Зөв тэр бол заавал одоо байх ёстой алдагдлын хэмжээнд л байгаа. Тэр үнийг жилээр бууруулад энэ эрчим хүчний статистик үзүүлэлтээс харахад бол одоо гайгүй заагүй байгаа. Техникийн хоцрогдол байж л байгаа бах тий. Тэгээд нэг зовлонтой байдаг байхгүй. Монгол улс өөрөө сая 500 мянган км авдраад ийм том талбай дээр тийм үү? Асар хол зайн цахилгаан дамжуулж байгаа. Замун Улаанбаатар гэсэн дулааныг одоо бас хол зай дамжуулж байгаа учраас тэр бусад одоо хөгжсөн нягтралсан саяын тэр өөрөнд яриад байгаа Сингапур шиг нэг жохон газар дээр байж байгаа юмтай бол өөртөө хамаагүй баг болчихсон. Алдагдлыг бол тэрүүнтэй жишгэд бол зовлонтой. Тийм байна. Сая 500 мянгаыг одоо 20 мянган км авдраад талбай те юмн дээр байж байгаа аж ахуйн үйл ажиллагаатай одоо яахад бол зовлонтой шүү дээ. Одоо ухаан юуг хөдөө аж ахуйн ямаг дарханлуу нүүлэгчтэй зовлон болчихж штэ. Гэтэл Сингапурд бол арлынхаа нөгөө талд нүүлэгдсэн их асуудал шүү. Би нэг танин мэдхүн чанартай юм асууя. Би нөгөө Герман 8 жил сурсан. Тэр хаяа зурагт үзэхэр ингээд дундуур реклам явдаг байхгүй. Тэгээд одоо
гар утасны сүлжээнд бол уралдаад байгаа. Манайхаар яар одоо ийм оюутнууд зориулсан тариф байна. 20 евро өгөөд дуртайгаараа яар датагаа авъя те. Яг тэрнтэй адилхан эрчим хүч үйлдвэрлэдэг компаниуд реклам гараад ирдэг байхгүй. Тэгээ манайхтай гэрээ хий одоо ERV хийдэг. Манайх бол ингээд жоох үнэтэй мөртлөө ногоон эрчим хүчөө одоо уснаас гарч явж байгаа. За зарим нь болохоор манайх ингээд одоо ч хаагдсан л да нэг атмос учраас манайх хэмчүү зарим нэг нүүрсээр ажилладаг. Гэтэ маш одоо байгаль орчинд одоо хорол багт. Ингээ хоорондоо өрсөлдөд тэгээ би ерөөсө цаад учрыг нь ойлгохгүй. Одоо ингээд би гэртээ компьютероо ч юм уу зурагтаа хөргөчөө залглаа шүү дээ. Тэр тог орж ирж байна. Гэтэл цаана ингээд 3-4 янзын үйлдвэрлэгч байгаад байна гэж би ойлгоод байхгүй. Тэгээ өөрөө сонгоод гэрээгээ хийчихдэг. Тэр нь яаж яваад идэх юм? Тэгтэр юм байгаа шүү дээ. Одоохон манайх бол энэ 3 дугаар цахилгаан станц, 4 дугаар цахилгаан, 2 дугаар цахилгаан станц гээд Дархан Эрдэнтийн цахилгаан станц гээд ингээд том цахилгаан станцууд байна тийм. Дээрээс нь нэмээд одоо тэд нар хооронд өнөр өршөлтөж болох байж байгаа. Одоо ингээд жишээлбэл эдний харьяа хэмд байвал би тэгтэр одоо ингэхтэр яг хүүхдээр ингэж шүү дээ. Эднэр болвол бүгдийг нь ганцхан цахилгаан дамжуулах үндэсний шилжээр хийж байгаа. Хийж байгаа. Тэгээд тэр өөрөө өртөгтэй шүү дээ. Өөрөө өртөгтэй. Тэгэхээр тэр би түн хэлсэн шүү дээ. Өөрлжүүд нэг өртөгтэй, 4-р цахилгаас нэг өртөгтэй. Тэг худалдаа авах нь өсөө өөр. Тэр худалдаа авах нь л юм баггүй. Зүг. Тэгэхээр 4-р цахилгаан станцыг одоо өмнө нь тэр өөрлжүүдтэй адилхан болгочих юм бол зүгээр л одоо айл өрх цахилгаан хамгийн дийлж чадах болж байгаа. Тэг энэ зах зээл шийдэд байна уу, төр шийдэд байна уу? Энийг одоо өөрлжүүдийнхийг арай өндөр ер нь бол ингэж яасан. Зах зээл шийдэхгүй юм те. Онцгой давмгай байдлаар төр юм одоо улс авч явдаг төрөвтэй нэг мөх авах. Улс авч явдаг ийм эрчим хүчний салбарыг мөн үү? Саяын тэр одоо элдвэдийн зах зээл мэйл оруулан дараагаар тэр болоогүй байхад нь ярих дээр бодлоо. Социализм үе чинь үн тогтоог улсын хорооч бол нэг төлөвлөгөөний комиссгээ байсан шүү дээ. Тэд нар чинь бүх юмны үнийг тогтоогол үр дүнд нь хомсдол үүсэл тэгэл тэр социализм чинь уран унсан шүү дээ. Нөгөө хитрхи хөрлөхөн сүлжээ үүссэн байсан баг. Энэ ялгаатай байж чадчихна. Одоо энэ сая та үн тогтоодог чи юу лээ нөгөө нэг эрчим хүч зохицуулахаар тэр одоо социализмын төлөвлөгөөний комиссоос ялгаатай байж чадчихна. Тэр үед бол одоо бүх улс ардын аж ахуйн бүх юмны үнийг зохицуулаад асуудал болж байна те. Тэр бол бүгдийг зохицуулж байсан. Тэгэхээр маш их хоцрогдсон. Маш лаа шүтэнжгүй зохицуулж байсан. Өнөөдөр бол эрчим хүчний зохицуулах хороо болвол эрчим хүчний үн тарифыг тогтоож байгаа боловч тэр бусад улс ардын аж ахуйн салбарт одоо тийм ээ ямар үр ашигтай байж гоо ямар одоо хохирол учруулж чадах уу гэдгийг нарийн тогтоож хийж чадахгүй байгаа гэж бодож байна. Тэрнийг тэгтээ одоо эдгээр яриад байгаа л да. Нэг үнийг нэг өртөгт нь хүргэцэн гэж. Тэгэхээр сая яаж ирвэ гэхээр өртөгт нь хүргэж байгаа нь бол яаж ирвэ гэхээр тэр зарим өндөр үнэтэй цахилгаан станц шинэ өргөж байгаа станц зарим нь нам дарж байгаа л одоо тэр үнийг нэг тийм балансын төвшөнд системийнхаа хэмжээнд балансын төвшөнд хүргэж штэ. Дулаан нь бол үний нэг чиг хөөж байгаа штэ. Хүмүүсийн сэтгэлгээ бас яаж өөрчлөн би бодогдтыг. Тэгэл үнэтэй машин авах, машины дугуй авах, эсвэл үнэтэй утас авах болохоор мөнгө хайрладаг. Яг ингээд цахилгаан дээр авахаар ингээд жоохон нэмэгдэнгүүт л хүү хаа гэж орлоод эхэлдэг. Уг нь адилхан л бараа бүтээгдэхүүн шүү дээ. Адилхан л ингээд хүн өөрийнхөө хэрэгцээг хангаа явж байна те. Тэр цаана буйны байгууллага байхгүй шүү дээ. Тэр 3 дугаар цахилгаан станц тэр одоо юу гэдэг Японы Toyota адилхан л үйлдвэр байхгүй. Нэг нь Японых, нэг нь Монголд, нэг нь төрөмжтэй байна. Тэр хоёр чинь адилхан л одоо өртөг зардлаа нөхөх ашиг хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг нь болоод идэг нөгөө тэгтэр ингэж байгаа шүү дээ. Гар утас юм уу одоо энэ Монгол үнэтэй машин ч юм уу энэ хэрэглээ болвол одоо гар утасгүйч байсан болно. Босоор л ирсэн. Үнэтэй машингүйч байсан одоо Toyota Bruce унаач байсан одоо Excel ч унаад байсан одоо хэрэгцээг хангаал байна. Морь унаач байсан болоод байх юм байхгүй хөр дээр үнсэн. Одоо тийм юм те. Тэгэхээр энэ бол монголчуудын одоо нэг юм тухайн одоо тэр нийгмийн шилжилтийн үеийн одоо сэтгэлгээ байх гэж бодож байгаа. Тэр 90-ад онд гэтэл өнөөдөр цахилгаан гэдэг бол тасраал болвол тэр хүн өнөөдөр чийдэнгээ асааж чадахгүй хоёрын одоо махан муудан хоёрын ярьж байгаа ярилцаа одоо амтархан үзэжсэн бол чадах авч байгаа. Гэтэ тэр 90-ад онд ингээд үн чөлөөлж явах үед нэм өссөн зөрөгтэй цахилгааны үнэ чөлөөлсөн байсан бол яах вэ? Чөлөөлж чадахгүй. Хэрэг тэгсэн бол үнийг чөлөөсөн газар энэ дэлхий дээр барах байхгүй. Чөлөөлнө гэж 2000 онд одоо энэ эрчим хүчний реформ хийнгээд
одоо энэ USAID, USAID ингээд одоо маш олон газрууд энэ эрчим хүчний реформ хийгээд энэ чөлөөлөе гэсэн юм явсан байгаа юм л да. Тэгвэл тэр амжилтгүй болсон шүү. За яг тэг та бол ингээ үнийн зохицуултыг бас байхаас аргагүй гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ маань өөрөө ингээд нүдэнд үзэгдэхгүй юм сул тал харагдуулаад байна шүү дээ. Одоо монголчууд бид эрчим хүчнийхээ салбарыг дэлхийдээ харьцуулахад бас их хоцорч байна. Ирээдүйн хойч үедээ бид нар бас л нэг юм амь арга цаас нэг юм Би бол хөвшөрсөн хоёр цахилгаан станц манай эрчим хүчний салбар бол асар их хоцорсон гэж би бодохгүй байна. Тийм үү? Хойч үедээ найдвартай эрчим хүчний систем үлдээж чадахгүй. Чадлагүй тийм Монгол улсад энэ чинь юу гэж штэ хамгийн гол юм нь ингэж байгаа штэ. Тэр станцыг бол аваа ичиж бол. Монгол улс өөрөө ямархан онцлогтой өгтер ба штэ. Асар их нүүрсний нөөцтэй. Асар их нар салхины нөөцтэй гээд эрчим хүчний нөөц нь байж хахад тэр цахилгаан станцыг шинээр барьчихад энэ ямар ч асуудал байхгүй. Цахилгаан станц 5 дугаар цахилгаан станц зориулж баг 30 жил ярьдлаа. Байдгүй. Тэгвэл улс төрчдийн одоо хоорондоо монголчуудын хоорондоо тахилсан асуудлаас болж байгаа болохоос тэрийг барьчихад асуудал байхгүй шүү. 200 сая доллар өгдөн шүү дээ урагшаа тэр. Тэгэхээр одоо эрчим хүчний одоо хоригл ачаал нь бол 1743 мегаватт гэдэг арга толцсон явж байгаа байхгүй. Тэгээд Оросоос одоо эрчим хүч авч байгаа нь 100 гаруй мегаватт аваад хятадаас аваад ингэ явж байгаа. Хятад бол нэг тооцохгүй дээр уйлдлого тэр яриад өнгөрч байгаа. Тэгэхээр ийм станцыг барьсны дараа сая одоо өршөлдөх тухай ярьж байна. Ухаан жишээлбэл чи хөрөнгө оруулалт оруулаа. Бол эхний үе шат нөгөө аюулгүй байдал хангачгаад дараагийн шатнд чи одоо станц барьж болно. За тэгтээ чи хаана барих вэ гэхээр Монгол улсын энэ зэг дээр бариад эрчим хүчний одоо тэр диспетчерийн үндэсний төвийн зааж гиснээр энэ гормоор ажиллах станцыг барья. Тийм үү? Тэгтээ чи өрсөлдөн шүүхөө гэж. Гэтэл одоо өнөөдөр баригдж байгаа бүх станцууд барих гээд байгаа станцууд яаж ийм вэхээр Монгол улсын нэг эрчим хүчний чадлын дутагдсан ийм үеэр өндөр үнээр энэгээр л бариуд барина. Би тэгвэл хөрөнгө оруулахгүй надад мөнгө байхгүй. Мөнгөө би ашиг олно гэдэг байгаа байхгүй. Тэр хүн ашиг олно олж болно. Гэхдээ Монгол хохирж болохгүй шүү дээ. Монголын ард түмэн юу сая 500 мянган сая 560 мянган дээр 3.6 сая хүн бол хожиж явах хэрэгтэй. Чөлөө зах зээлийн нийгэм рүү орсон гэдэг байгаа шүү дээ. Одоо капиталист систем рүү шилжиж гэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр систем дотор чинь үл үзэгдэх гар гэж байгаа. Тэр цахилгаан үйлдвэрлэж байгаа хүн надад хайртайтай биш. Эсвэл надад ингээд хоол авчиж өгч байгаа биш. Намайг өсч яваад өрөвж байгаад биш. Өөрсд нь ашигтай байгаа учраас надад өгж байгаа шүү дээ. Тэгэхээр үл үзэгдэх гар чинь ингээд хүмүүсийн хоорондын хэрэгцээг ингээд уулзуулж өгдөг гэхээр цахилгаан станц барих гэдэг хүмүүсийн хэрэгцээг бас бид нар хэтэрхий дараад байгаа юм шиг бол гэсэн дараагүй. Одоо бөөрөлжүүд маань бөөрөлжүүд бол нэг жишээ байж болох юм тийм ээ. Бөөрөлжүүд одоо 300 мегаватт билүү? 300 мегаватт орсон. Тэр юм орсон. Дахиад 300 мегаватт орно. Ингээл 600 станц барих гал байна. Тэгтээ тэдний тавьж байгаа нэг шаардлага бол өндөр байгаа ч чи өндөр үнэтэйгээр чамд зарнаа л гэж. Тэгэхгүй л барихгүй. Гэтэл дөрөвдүгээр цахилгаан станц тийм юмар л ажиллаад байгаа шүү дээ. Бид хаана явна вэ? Монгол хүн урлаг спортын хувьд бусад дэлхийд өрсөлдөж чадж байна. Харин Монгол үндэстэн, нийгэм, эдийн засаг, бизнес засаглалын хувьд хэр өрсөлдөж байна вэ? Бид хөгжиж байна уу эсвэл хурч байна уу? Энэ асуултад өгөх бодиттой объектив бас шинжлэх ухааны шариулт бол өрсөлдөх чадварын судалгааны дүн юм. Хөтлөгч, эдийн засгийн ухааны доктор Отго Чулуу. Төрүүнийхээ асуулт руу буцаад орч нөгөө Герман ингээд эцсийн хэрэглэгч одоо нэг айлын өрхийн эзэн энэ станцын үйлдвэрлэж байгаа цахилгаантай авъя гэдэг гэрээ хийгээд байгаа шиг байна. Би зөв хөвдөө хөндлөнгөөс хараад тэгж ойлгосон. Ер нь тех боломж байдаг юм уу? Одоо бодвол бүх цахилгаанаа нэг сав руу хийчихэл ер нь сав руу хийж байгаа. Тэгээд тэндээс аваад яах вэ? Одоо ингэж тэр бол одоо энэ ингэж байгаа шүү дээ. Одоо Герман ч юм уу энэ бусад орнуудад бол энэ чинь Улаанбаатарын төвөг шүлжиж чинь бол янз янзын юмнууд байж байгаа шүү дээ. Гэхдээ тэрүүнээс нь авъя гээд ухаан би одоо уг нь бол тэр нарийн шүлжиж ажиллаад тийм үү одоо ягаад жишээлбэл одоо 3 цахилгаан станцтай газар бол хэцүү 10 ч юм уу станц зөндөө олон станцтай газруудад бол тийм үү одоо тиймэрхүү юмнууд хийж болно шүү дээ. Фэйсбүүк яг цалин мөрөн дээр нэг цахилгаан станц барьсан. Тэгээд энэ 4-р цахилгаан станцаас 2 дахин хямд өртгөөр үйлдвэрлэдэг. Үнэн 2 дахин хямд болох боломжтой. Та одоо эсрэг хэрэглэгч байлаа гэж бодъё л доо.
Тэгээ та бүхэн хооронд мэдээж гэрээ хийгдэж таарна. Гэхдээ тэр сүлжээн бол нэг байж идэг. Энэ бол боломжтой үст онлын. Тэр би одоо өнөөдөр бол тэр нэгдсэн сүлжээгээр явж байгаа юм. Тэнд одоо сэлэнг дээр барьсан усан цахилгаан станцаас холбох хэрэгтэй. жижигхэн хэрэглэгч бол авахд хэцүү байна. Зүгээр Эрдэнэтийн үйлдвэр ч юм уу одоо том одоо хэрэглэгч нар бол хоорондоо гэрээ байгуулад ийм юмнуудыг хийж болно шүү дээ. Энэ чөлөөтэй юу те? Эсвэл зөвшөөрлөө юм байхгүй. Болохгүй байхгүй шүү дээ. Одоо тийм хэрэглэг байхгүй байгаа учраас өнөөдөр механизм бүрдээгүй. Тийм хэрэглэгч гараад ирвэл аяндаа тэр чинь бол одоо зохицуулагдаад тэр одоо журам дээр болохгүй юм байхгүй шүү дээ. Одоо энэ өрсөлдөх чадвар дээр ингээд яг манайд бол би хөвдөж явах эрт болов гэж боддتي. Бусад улсууд юугаараа өрсөлдөд байна гэхээр энэ эрчим хүчний үйлдвэрлэлд их өсвөр талтай тийм ээ. Сэргээгт эрчим хүчний эзлэх хувь хэмжээ их хэрэг нэгдэр ингээд өрсөлдөд эхэлж байгаа байхгүй. Усан цахилгаан станц, наар салхи. За тэгээ эдрийн үйлдвэрлэж байгаа нь одоо зарим оронд нь 90% болцсон байна. За манайх бол зорилт дэвшүүлсэн гэж би ойлгоод байна. 30% хөрөнгө чиглэлөө 15% би буруу санджиж магадгүй. Тэгээ тэрэндээ одоо ингээд хэрд өгч явах шиг байна. Зарим хүмүүс гомдлоод байдсан шүү дээ. Сэргээгт эрчим хүчний хэдэн төслийг санхүүжүүлэхийн тулд бид нар илүү мөнгө төлж байна. Энэ буруу зураг л тэ. Ингэж байгаа маа. Одоо би анхны одоо салхин цахилгаан салхитын цахилгаан станцыг барихад анхны техник эдийн засгийн энэ Богдуулын урдлын Төв аймгийн Сэргэлэн сумын урдтал гэж байна шүү дээ. Эннийг барих тэр газрыг нь одоо судалгаа хийж олоод тэгээд Newcom компани бариад тийм үү? Ингээ барьсан шүү дээ. Тэгээд ингээд одоо энэ 2013 онд бүрэн ашиглалтанд ороод тэрнээс хойш одоо 13 4 жил ажиллаж байгаа. Хэвээ ажиллаж байгаа. За энэ үед бол хэлсэн Монгол улсад бол хөдөө орон нутгийг цахилгаанжуулаагүй байхад мөн сум суурин газрыг цахилгаанжуулаагүй байхад за мөн одоо дан одоо дулааны цахилгаан станцууд байж байгаа үед бол Монгол улсын эрчим хүчний салбарын бүтцийг одоо төвлөрдүүлэхийн тулд бол сэргээгт эрчим хүчний хууль гараад мөн сая одоо тэр үнийг нь доллараар тавьж өгөөд ингээд тэрний хүчинд бол энэ салхин цахилгаан станц баригдчихсан. За энэ салхин цахилгаан станцууд бол одоо баригдсан бүх нар салхины цахилгаан станцууд бол дэлхийн хамгийн ямар шилдэг технологи байна уу тэр төвшөнд баригдаж байгаа. Үр ашиг сайтай гэсэн үг. Хамгийн шилдэг технологиор баригдаж байгаа. Үр ашигтай өгөөнө гэдэг нь бол өөр асуудал тийм ээ. Тэгэхээр тэр станцууд бол өнөөдөр Монголд бол техникийн хувьд бол амжилттай ажиллаж байгаа. Мөн одоо шам дөртгөөр цахилгаан гарах одоо тийм болцоотой болцсон байж байгаа. Өнөх болцоотой. Тийм. Нэг байж байгаа. Ийм байгаа тийм. За дараа өөрөө бол одоо манайх бол өөрөө ингэж надад асуусан учраас би хариулах гэдэг шүү дээ. Юу ч хүү одоо нэг хэдэн жилийн дараа хогийн хэдэн төмөртэй үлдчих нь үү хойч үеийг яах вэ гэж. Тэгэхээр хойч үеэ бодохын тулд бол манайх бол эрчим хүчний ангадагч нөө заримтай учраас Монгол улсын эрчим хүчний салбар бол гал алдахгүй хөгжих нь бол гарцаа авахгүй. Ганцхан тэрүүн дээр бол зүгээр станц барина гэдэг бол нефт зөөж ирэх гэж байгаа асуудал биш. Нүүрстэй болох гэж байгаа асуудал биш. Салхитай болох гэж байгаа асуудал биш. Монголд энэ баялгэр байж байгаа учраас энэ техник технологиг хамгийн орчин үеийн техник технологиг зэрэг барьчих болно шүү дээ. Капитал дутаад байна. Мөнгө дутаад байна. Мөнгө сэтгэл дутж байгаа. Үгүй сэтгэл л дутж байгаа. Одоо энэ үнийг барьгээл энэ засаг төр шийдэл яах юм бол энэ үйлдвэрлэгч зүйл учраас би хэлсэн шүү дээ. Өртгөө нэг 8-аас 10 жилд ч юм уу гарцааг өнөхчгөр байдаг юм аа. Тийм учраас энэ дээр бол засаг төр мөнгө гаргаад одоо янз янзын тэр эдийн засгийн аргануудыг хэрэгжилж болно. Хувьцаат компанид орохж болно. Одоо хөрөнгө мөнгө босгоно гэдэг бүх ард түмнэрээ хувьцаа гаргаж болно. Үгүй тэнд одоо ятаад авах юм байхгүй шүү дээ. Тэгэл барих дээр нэг саад болно. Нэг засаг солигч, нэг ерөнхий сайд солигч, улсын хур солигч. Наа чин хэрэг байхгүй одоо юу ч гэдгийг. Гэсээр гал одоо Монгол улсын таман ёроолол орж шít. Одоо энэ юуны мөрсний сонсгол одоо навидлага гэрээ сонсголыг харж байхад ер нь өөрснөө л үзэлцээд байна. Хоорондоо л үзээд байна. Чи хог би хог гэл ингээл тэгээ юм явахгүй. Тэгэхээр эрчим хүчний салбар бол тэр уул уурхай шиг юм биш. Газар дээр ил баригддаг үйлдвэрлэсэн цахилгаан нь бол тоолуураар тоологдоо тийм үү? Одоо асуудал байхгүй. Дээр үед манайхан за би буруу санджиж магадгүй шүү. Манайх нэг Азийн супер грид гэнэ үү? Одоо нэг юм
Монголын говьд нар цахилгаан станц үйлдвэрлээд асар хэдэн гигаватт ч юм үйлдвэрлээд тэрийг хойд хит руу нийлүүлээд хойд хит нь арай хямдхан өртөгтэй юм шиг өмнөд хит руу нийлүүлээд өмнөд хит нь Япон солонгос руу нийлүүлээд ийм том сүлжээ байгуулсан чиглэлний юм яригадаад иддэг. Тэгэхээр ийм болсон л доо. Таг болоогүй. Болоогүй юу? Юу гэсэн. Ер нь бол ингэж байгаа юм. Сэргээгт гэрчим хүч бол Монголын асуудал байсаа гэж түрүүнийг ярьсан те. Одоо сэргээгт гэрчим хүч Монголын дотоодын асуудал биш юм байна. Дэлхийн асуудал. Тэгэхээр дэлхийн тоглоонд Монгол улс сэргээгт гэрчим хүчээр оролцож өөрийн чинь хилээд байгаа ёстой өрсөлдөөнд орж болно. Хятад бол бодлохоор бүр ингээ хэдэн 10 тэрбум доллар хаяад байгаа байхгүй. Тийм. Одоо жишээлбэл автобуснуудаа ерөнхийдөө бүгдийн цахилгаан хөдөлгөөртэй болгочихлоо. За тэгээд одоо манай хэлийн цаадах говийг одоо юу гэж хэлдэг мэдэхгүй. Маш их юм нарны хатан одоо нөө сэнстэй нарны сэнс ингээд байршуулаад байгаа. Уламжлах байршуулаад байгаа байхгүй. Одоо тэгээд яасан ч юу хэрэгцээ хангах. Тэгэхээр манайх бол ингэж байгаа. Манайхаас бол энэ олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа байдаг байхгүй юу? Ялангуяа зүүн хойд Азийн орнууд гэдэг. Энэ дотор Орос, Монгол, Хятадын зүүн хойд, тэгээд Солонгос, Японч гэдэг юм уу те. Энэ орнууд бол Монголын одоо тал хээр говьд байж байгаа түрүүний хэлсэн нар салхины нөөцийг ашиглаад цэвэр эрчим хүч үйлдвэрлээд бүс нутгийн шүлжээ байгуулад Монголоос эрчим хүч авах болцоотой байна гэж. Тэгвэл юу оюутлахаа 5 болцоотой байна гэж. Тэгээд одоо бүр тооцоог нь хийгээд 40 мегаватт яагаад таг болцоотой гэж ингэж болж байна. Тэгэхээр бол Монгол улс өөрөө энэ дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тийм үү? Дотоодын хэдэн цахилгаан станцтай өрсөлдүүлэхэд өндөр үнэтэй юм байгаад багш. Тэнд одоо харин олон улсад тэрбээрээ үзэлцэх хэрэгтэй. Үзэлцэж болно шүү дээ. Тэр нь бол өөр асуудал. Монголын дотоодын эрчим хүчний аюулгүй байдлыг асуудал. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөнө гэдэг бол өөр асуудал байхгүй да. Энэ төсөл рүү ингээл байнга шарж байгаа нарны гэрэл байнга салхичаас салхийг ингээд зүгээр байж хахаар тэгэхэд бол яг мөнгө болгож хөрөх. Одоо тэгэхэд бол ингэхтэр Монгол улс хамгийн дөрөв нэгдүгээр бол эрчим хүч экспортлох, импортлох хууль гаргамаар байна. Одоо хуулигүй байхад нэг оюутлага дурлцлаа энэ төрөл байгаа адилхан шиг тэрүүн шиг хууль гаргачих хэрэгтэй. Хэцүү баталгаа Хэцүү баталгаа гаргана. За тэгээд одоо олон улсын гэрээ хилцээр одоо юу байдгийг хийгээ тийм үү? Тэр судалгааг нь хийгээ тийм үү? Гэрээнд дараалаад тийм үү? Ингээд яваад байх юм бол манай Монгол тэр нөгөө нөөц нь байж байгаа байхгүй. Салхир байж байгаа. Тэрийг ямар энэ тэндээс авах гэж байгаа шүү угаасаа байж идэм гэж. Ийм л юм байна. Тэгэхээр өөрөө Монгол улсын эрчим хүчний салбарыг бол хөгжүүлэхийн тулд бол нэгдүгээр аюулгүй байдлыг бол хангах хэрэгтэй. Буюу энэ нь бол ахиухан чадлыг бий болгох ёстой. Тэ? Энэ ахиухан чадлыг бий болгохын тулд бол концесс гэж гадны үгээр биш, гадны хөрөнгө оруулалт гэж юмд гашгаж Монгол зөөрөнгөө галгууламжийг монголчууд өөрснөө бий болгох ёстой. Болгочход чадал нь хангалттай болоод ирээд саяын тэр одоо эрчим хүчний аюулгүй байдлыг суур дэд бүтсэн шугамнуудыг барьчихвал баруун талд стандарт барьсан ашиг үгээлэр нь зүүн талд стандарт барьсан үгээлэр нь тэр хятад руу ч юм уу зүүн хойд Азийн оронд орох гэж байгаа салхин цахилгаан станцаас ааш авсан болно. Тийм үү? Тэнд одоо үйлдвэрлэсэн цахилгаанаа саяын тэр шугамаараа гадаг шинж гаргасан болно. Ийм л одоо юм байна. Гэтэл одоо тэр нөхцөл нь бүрдээгүй байхад либералчлан тийм үү гадаад үгээр тийм үү реформ хийн мөн үү удаангаал одоо тийм ээ концесс гэдэг ингээд болжгүй юм руу ингээд одоо толгойг тань хүн чанартай нэг асуулт байна л да. Одоо энэ оюутлогоо хятад сахилгаан аваад байгаа шүү дээ. За тийм төвийн сүлжээнд ямар нэгэн доголдол гарлаа гэхэд одоо оюутлогоо тэр сүлжээгээр дамжуулаад урдаас тог импортлох боломж байгаа. Эсвэл холбогдоогүй байгаа юу? болно. Болох уу? Холбогдсон байгаа юу? Ер нь холбогдсон байна. Холбогдсон байгаа юу? Тэгвэл бүр ингээд юмыг яаж мэдхүү гарлаллаа гэхэд онцгой үед урдаас тог авах боломж бол байгаа юм байна. Эсвэл эсрэгээр энэ тог үйлдвэрлчээ тэр шавмаараа хятад руу экспортлж болд юм. Эсвэл зөвхөн нэг урсгалтай байд юм одоо бид тэр ер нь бол шугам хийчихсэн байхад бол асуудалгүй. Хаашаа яваа. Гэхдээ манайх бол хятад руу эрчим хүчээ экспортлох гэрээ хилцээр байхгүй хаа гэж бодож байна. Зөвхөн оюу толгой тэрнийг л авах бол зорилготой л. Яг одоо хятад манайхаас яагаад нүүрсээс аваад идэг гэвэл манайх арай хямд үнээр арай илүү чанартайг нийлүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр хятад сүүлүүд юмны үнэс асар их өсөж байгаа. Өртөг. Тэгэхээр бид нар илүү их хямд өртөгтэйгээр цахилгаан үйлдвэрлээд экспортлол нөгөө
Манайх чи эдийн засгийн солонгорууд Одоо манайх чинь ийм болсон шүү дээ. Шивээ овоо дээр 6,000 мегаваттын цахилгаан станц бариад хятад руу эрчим хүч нүүрсний цахилгаан станцаас эрчим хүч экспортлээл гэж явсан. Тэгээд нэг хүн салгараа зүйтэй-л гэсэн дараагийнх нь болиулаад монголчууд нөгөө дотроо тэгээд цунаад ерөөс баг. Тэгэхээр ер нь засаг бол энэ ерөнхий сайд майд одоо энэ улсын их хурлын гишүүд ойлгомоор байгаа юм. Монгол улс бол эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд хүнээр хангуулчих гал, хүнээр хөрөнгө оруулалт хийлгэж гал байх биш. Өөрөө нэг аюулгүй байдлыг хангачаад тэгсний дараа бол үрээ та нар одоо манай зах зээл дээр өрсөлд хямд хөрөнгө оруулалтаа оруул одоо нүүрсэн байгаа юм чинь. Засгийн газар бол яг зүгээр зөвхөн энэ зориултаар урт хугацааны бонд гаргаад тэрийг иргэд аж ахуйн нэгжүүд худалдаж аваад одоо тэр босгосон бондынхоо мөнгөөр цахилгаан станц бариад ингээд урлагаасаа нөгөө бондынхоо купоныг ууд иймхүү одоо таны хэлдгээр сэтгэл гаргавал шийдлүүд олдох байх л та. Эсвэл асуудалгүй шүү дээ. Асуудал. Ягаад гэвэл энэ энэ бол алдагдалд ордгүй тийм үү? Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүхэн зарагддаг гэдэг байхгүй юу? Би нэг 10 хэдэн жилийн хөдөөгөр явж ирсэн судалгааны ажлаар. Тэгээд ингээд хөдөө ажлуудыг ядуурлах байна. Бичил зээл өгье гээд. Тэгэл нэг жижиг өрхийн үйлдвэрлэлд зээл өгч үзсэн л та. Ихэнх нь давбуурсан баг 95% давбуурсан. Тэгээд яасан гэхээр ингээд жоохон үйлдвэрлэл хийхээр тоггүй болчдөг. Тэгээд нөхдүүд нэг юм одоо бол байдал өөрчлөгдсөн баг. Тэр үед ингэж хэлдэг гэсэн. Хамгийн одоо эрсдэлтэй юм бол тог байна. Баян тасарчих юм. Хязгаар тасрахыг мэддэхгүй юм аа. За үнэтэй нь хамаагүй бидэрт ингээд найдвартай тог ирж явах юм бол бид нар чинь бас жижиг цех, жижиг үйлдвэртэй ажиллуулад ингээд бас болчмаар байна гэдсэн. Тэгээд одоо байдал ямар байгааг би мэдэхгүй. Тэр судалгааг дахиж хийх. Тэгэхээр ингэж байгаа шүү дээ. Хөдөг цахилгаанжуулснараа бол Монгол улс бол хөдөг цахилгаанжуулснараа бол дэлхийд байхгүй гайхамшиг хөвдөөсөн. Ягаад гэвэл чи хараа ийм ариун уудам нутаг дээр 330 сумыг бүгдийн цахилгаан дамжуулах шугамд холбоод тийм үү? Ингээд эрэлдээ чийдэнтэй одоо бүх юмтай болгочихсон. Энэ бол нийгмийн асуудал. Өөрөөр хэлбэл сая миний нөгөө хэлээд байгаа тэр одоо төрөөс хийх ёстой. Давмгай байдлыг тэр одоо эрчим хүчний давмгай зүй ёсны одоо давмгай байдлыг тэнд бий болгох гэсэн байхгүй юу? Гэтэл одоо тэрлүү хажуугаар нэг сум руу дахиад нэг өөр шугам бариад нэг хэрэглэгч очих. Одоо ямар ч ашиггүй болсон. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөөсөө Монгол улс бол нийгмийнхаа төлөө, ард иргэдийнхаа төлөө, тэр үйлдвэрлэлийн төлөө хийц ажил. Ганцхан тэн дээр бол ямар тог очихгүй юм те. Очиж байгаа. Ямар ч асуудалгүй очиж байгаа. Тэр үуч одоо баян тасарлаа л гэдэг. Яг тийм тэр нэг л тийм шалтгаал байдаг. Тэгээд нэг дизель тогтоо байвги зөвхөдийгээд өгчин гэдэг. Тэгээд дизель өгсөн байхгүй. Одоо Улаанбаатар ч гэсэн дээ одоо хаана байгаа энэ Улаанбаатар доорсон сангийн аж ахуйнууд сая гэлээд байгаа жижиг дунд үйлдвэр хаа байна. Бараг байхгүй шүү дээ. Тэр тог бол нэг асуудал биш гэж үздэг. Тог асуудал биш. Ялангуяа сүүлийн үеийн сэргээх гэрчим хүчний ялангуяа нарны цахилгаан станцын үнэртэг багсаад мөн өөрснөө хүмүүс хэрэгжилж болчоор ийм болж штэ. Зарим одоо энэ уул уурхайн том компаниуд өөрснөөхөө нийгмийн хариуцлагын хүрээнд бол цахилгаан станцуудыг бариад өөргөө хэрэгцээнд хэрэглээд байна. Одоо энэ Улаанбаатар ч гэсэн яасан баг штэ. Айл өрхүүд өөргөө нарны цахилгаан станцыг бариад мөн бас сүлжээнд өгөөд аваад бариад ингээд зохицуулаад явж байгаа. Энэ дэлхийд даяар ингээд сүүлийн үед энэ ногоон эрчим хүчийг дэмжинэ гэдэг маш хямд хөвтэй одоо улс төрийн маягийн үжил сурталчилан маягийн зээлийн сангууд их байгуулагдсан л та. 90-ад онд бол ингээд манайх шиг ингээд социализмоос арс руу шилжсэн орнуудад зориулаад нэг тийм хөнгөлөлтөө зээл мэйл гардаг гэсэн. Тэгээ нэгсээ татарцсан. Ягаад гэвэл манай улс ингээд бас тодорхой хэмжээгээр дунд төвчний хөгжилтэй болсон учраас баян орнуудтай адилхан өрсөлдөөд өндөр хүн амлаад одоо хөрөнгө оруулалтаа босгох гэдэг байсан. Сүүлийн үед бас нэг тийм боломж хэмүүдэ гарч ирсэн. Гэхдээ манайхан тэрийг нэг ашиглаж чадахгүй л шүү гэнэ. Дээр нь одоо Америк Трамп гарч ирээд ерийн ногоон эрчим хүч ногоон хөгжүүлэгч чинь тийм сайн чинь биш гэсэн байдлаар Америк бол тэндээс ингээд ерөөхдөө зайгаа аваад эхлэх байх шүү гэнэ. Зүгээр Европ, Япон, Хятад эдгээр бол эсрэгээр энэ нэг одоо ногоон хөгжил тийм ээ. Ногоон эрчим хүч ийшээ бол хөрөнгө оруулалт хийнэ. Том сангууд байгуулад байна шиг байдгийг одоо ингээд харахад
Тэрнээс нь одоо манайхаа ингээд бодитоор хөрөнгө оруулах боломж юм байд юм бол. Одоо юу штэ. Тэр ер нь бол эрчим хүчний салбар бол хэлж байгаа штэ. Байгаль орчин дээлтэй маягаар хөгжихөөс өөр зам байхгүй. Үүнийг бол Монголын эрчим хүчний салбарын бүхий л хүмүүс бүхэл цахилгаан ер нь бол нүүрснээс ажиглаж бол идэж байгаа. Нүүрснээс ажилдаа татгалзсан гэсэн үг тийм. Ажилдаа татгалзах тухай асуудал биш. Тэр нүүрсийг хор хохирлгүй зөв зүйтэй хэрэглэх хэрэгтэй. Ер нь дэлхийн нүүрснээсээ татгалзтал зайтай юм. Одоо тэр нүүрсэл хүчлийн хиймээ гэдэг яг нь нүүрс хүчлийн хий байна л да дэлхийн дулаар гэж ярьж байна. Тэгэхээр Монгол улс бол дэлхийн дулаар өөр нойл ёстой хамгийн гайхамшигтай бага хөв нэмэр оруулж байгаа. Дэлхийг дулааруулахгүй нэг номерын орон Монгол байж магадгүй. Элсэн цөл рүү шүл саядж байгаа юм шиг. Элсэн цөл рүү шүл саядж байгаа шиг жоох юм байгаа байхгүй. Тэгээд тийм байж бид байна шүү дээ. Дэлхийг дулааруулахгүй бид нар сэргээгдэх юм хүчийг хөгжүүлээд станцуудаа хаа гэдэг бол тийм одоо эх орныхоо эсрэг хэлж байгаа. За. Тэгэхээр одоо энэ байгаа их нүүрснийхээ энэ нүүрсээ зөв зөвхөстэй ашиглах хэрэгтэй. Ашиглахтаа бол хамгийн одоо орчин үеийн технологиг ашиглаад удаагийн баг гаргаад өндөр үржигтэй технологиг хийгээд горим ажиллагаагийн сайжруулад тэгээд тэр одоо компаниуд нь бол менежментээр компанийнхаа засаглалыг сайжруулад ажиллаад болно шүү дээ. Болохгүй байхгүй. За ингээд та утгарын ярилцлагын цаг юм дуусах төгсөж байна. Нэг асуултаар дуусах. Тэгээд дараад нь мэдээж миний асууж амжаагүй гэхдээ энэ Монгол улсын өрсөлдөх чадварын салбарын хөгжилт хэрэгтэй асууж амжаагүй юм бол чөлөөтөө хэлэх нээлттэй байгаа. Одоо ингээд шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байна л да. Тэгэхээр энэ засгийн газар маань бодлогын хувьд үйл ажиллагааны хэрэгжилтийн хувьд одоо ингээд реформ гэж хэлэхээр та бас чагаа юу байгаа одоо шинтгэлч гэдэг юм уу? Ийм юм хийж чадах болоо өмнөхүүдээс ялгаатай байж чадах болоо таны хүлээлт ямар вэ? Хувь хүний хүлээлт. Иргэн хүлээлт. Тий. Тэгэхээр ер нь юм байна лээ. Одоо Монгол үгээр л хэлээгүй одоо ямар нэгэн үйл ажиллагаа болвол одоо би тодорхой хэмжээнд нурддаг юм байна гэж ойлгосон. Жишээлбэл манайд концесс хэрэглэнгээд байсан нэг ч концесс болоогүй. Нэг ч стад баригдаагүй. За дараагийнх нь бол одоо энэ реформ яриад байна. Реформ гэдэг бол тэр үн чөлөөлөх өсөлтөний нэмэлт гэж ойлгоод. Реформ гэдэг бол тэгвэл эсвэл үн чөлөөлөх гэдгээ ярил л да. Үн чөлөөлөхөд реформ хийя, шинтгэл хийя гэж ярил л да. Тэгэхээр эрчим хүчний салбарт реформ хийнэ гэдэл одоо самраа ачиж байгаа юм. Тэгэхээр реформ гэдэг өөрөө юу юм бэ гэхээр ер нь бол ингэж гар байр суурийг хамгаалаа тийм үү? Ленний тодорхой байт юм бэл. Байр суурийг хадгалаад тийм үү? Засвар хийх гэсэн юм реформ гэдэг юм байна л да. Тэгэхээр энэ байр суурийг хадгалаад реформ хийгдэхгүй байхгүй. Тэгээд яг энэ байдлаар бол Монгол дэлхийн дахинаар 2090-аад 90-ад оны сүүлчээр бол реформ хийсэн амжилттай болж чадав. Энэ одоо олон улсын тайлангуудаас дэлхийн банкны гаргасан тайлангууд, малингууд дээр ерөөсөө тусгай байсан цөөн тооны одоо том орнууд одоо хятад ч гэдэг юм уу одоо зэргийн тийм олон эрчим хүчний системтэй ийм орнуудад бол реформ болвол одоо бас арай дээр болсон гэж байна. Манайх шиг юм одоо хоцрогдсон гэдэг нь яриад байгаа шүү дээ. Хүн ам цөөтэй. Манайх хоцрогдсон орн бас биш. Хүн ам цөөтэй, эдийн засгийн нөхцөл алслагдсан ийм бүс нутагтай, өртөг ихтэй, ийм хүүтэн цагуур ингээд янз бүрийн хүчин зүйлээс хамаарсан ийм орны хамаагүй хэм зардаг ийм орнуудад бол одоо наад чинь бол хамааргүй зүйл. Тэгээ хүмүүст бол ингэж юм байлээ. Тэр гадаад үг хэрэглэгчдэр нэг сайхан сонсогдсон үг. Заавал нэр лавл лутын байх гэж боддог байхгүй. Бол Монгол улсыг дэлхийд өрсөлдөх болон өөр хоорондоо өрсөлдөх чадварын хөдөлгүүр нь эрчим хүчний салбар байна. Салбар байна. Байх ч болон тэр одоо ч байгаа. Тэгэхээр тэрүүнийг өөрийн өрсөлдүүлж хооронд нь тэр бусад юмнуудыг өрсөлдүүлэх хөдөлгүүрийг нь өрсөлдүүлэх гэдэг байвал энэ удаа бол арай цаг юм биш. Хангалттай усны дараа хөдөлгүүрүүд хоорондоо өрсөлдөж болно. За баярлалаа ингээд урилга хүлээж авч нэг нөгөө ингээд судалгаа шинжилгээний талаас нь ирсэн танд баярлалаа. За ингээд миний урилгыг хүлээн авч өөрийнхөө одоо үнэтэй сургамж туршлагаасаа хуваалцсан танд маш их баярлалаа.
Монгол улсын өрсөлдөх чадварыг одоо өөдөн татахад манай эрчим хүчний салбар түүжүүлэх үүрэг болтой холноо удаад итгэж байна. Таны судалгааны ажилд амжилт хүсье. Эрхэм үндэт үзэгчтэй дэлхийд өрсөлдөх Монгол ураатай өрсөлдөх чадварын дугаар одоо энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд одоо таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.